Цоодлын хулан ядарч байна гэвэл худлаа сонсогдох, жаргаж байна гэвэл гангадахаар амьдарч байна да. Би янжмаа хулантай хийсэн ярилцлаа. Хавраа, ааглуухан ирдэг хавраа, амьдрал чамайг би гараа алдлан хүлээж авъя. Александр Блок. Өдийн насны бүсгүй хүний нүдээр харахад энэ хорвоо ертөнц өөр өнгөөр харагдаж байгаа даа гэж бодлоо. Монголчууд Тэнгэрийн муухай арилдаг гэж хэлдэг. Цагаан сарын дараа хүний сэтгэл уйраад уужраад ирдэг. Хавар нь хүний мөн чанарыг өөрчилдөг. Монголчууд маш их сэтгэлийн хаттай ард түмэн юм. Зудан далдсан малаасаа илүүтэй эрэх зуныхаа тухай яриад шин торог дурдан дээлээ хийж өмсөөд ямар морио уралдуулах уу? Ямар хүүхдээ сургуульд явуулах уу? Юуг шинээр хийж бүтээх вэ гэдгээ ярьдаг, боддог. Өглөөгүүр сайхан үг сонслоо. Өдөржин дотроосоо гэрэлтлээ. Дан юм. Сонин хэвлэл уншихдаа сайхан зүйлийн талаар бичсэнийг би төвж уншдаг. Зурагт үзэхдээ ч сайныг нь төвж үзнэ. Миний орчин театрын орчин. Хүүгэлдэйн театрын гигэн сайхан орчинд хүн жаргалтай байдаг. Та хулан шиг эрх чөлөөтэй явсан баг. Гэхдээ нандин учрал 100 жилдээ ганцхан хантайгаа учирснаас хойш гэр бүлийн амьдралд баригдсан, хүлэгдсэн болов уу? Нөхөр минь хор тавдраар өвдөөд 3 улсын эмнэлгээр сахиж явсан. Энэ хэцүү үеийн хүнийг таних том боломжийг надад өгсөн. Яг үхэл амьдралын зааг дээр хүн танигддаг. Хаварч болж байна. Сонгуулийн жилч болж байна. Олон хүн өөрийгөө голохгүй нэр дэвшүүлж байна. Тань шиг хүмүүс юу бодож суугаавал ааг амтагтаад үүнийг хийчих юмсан, өөрчилчих юмсан гэсэн энэ их бодол ухаарл хүслээ яаж бодит ажил болгох вэ? Хамгийн түрүүнд сэтгэлийн эмчилгээ. Эхлээд хүний сэтгэл эмчлэгдэж байж бие эмчлэгддэг. Дараа нь нийгмийн үүрэг. Нийгмийн сэтгэл эрүүл байж нийтээрээ буян хурааж явах нь маш чухал. Бидэнд бас хүнсний аюулгүй байдлаас илүү хүн хүндээ аюулгүй байдлаар хандаж сурмаар юм бий. Хүүгэлдэйн театрыг та тэргүүлж байна. Хүүхдүүдэд юу үзүүлж харуулах вэ гэдэг маргаашийн Монголын нийгмийн сэтгэл зүйг бэлтгэж байгаа гэсэн үг үү? Зөвхөн тоо заах биш, сэтгэлийн боловсрол олгодог. Хүнийг хайрлах, нэмжин сэтгэл сургах нь чухал. Театрын үүрэг бол нийгмийн ёс суртахуун хүүхэд ахуйн наснаас эхэлдэг. Сонгодог жүжгүүд хүмүүсийг баярлуулдаг. Тиймээс ч бид театртаа сонгодог жүжиг тоглодог. Хүүхэдтэй холбоотой боловсрал хамгийн чухал. Сургалтын ачаалал, өдрийн хичнээн цаг сургууль, дараа нь ирээд даалгавар. Зарим хүүхэд нүд анивчаад хөдөлгөөний дутагдалд орчихдог. Зөвхөн тоо заахаас илүү хүнийг хайрлах нэмжин сэтгэл сургах нь бас маш чухал юм. Зарим ээж хүүхдээ өөрийнхөө хүрч чадаагүй бүхэнд хүргэх гээд шахаад байдаг. Та яаж өөрчлөгдөхгүй, үрчлээдгүй, толгор хിവэрэ үлдээд байна вэ? Өнөөдрөөрөө амьдрах урлаг. Өнөөдрөөрөө амьдрсан хүн ад жаргалтай байдаг. Зүрхэнд үрчлээ суухгүй бол зүсэнд үрчлээ суухгүй. Зүрх сэтгэл чинь хүүхдээрээ л байг. Хайрлал хайрлсан шиг хайрл. Зүлгэн дээр гэрэн бариад зүгээр л нэг амьдрах сан гэх мэт таны мөрүүдийг мэрэгдийн үгшгэл, майн мэгзэмшгэл хүмүүр шахуун мэддэг. Таны шүлгийн мөрүүдээс хүмүүс иш татдаг байх ямар вэ? Зүлгэн дээр гэрээ бариад зүгээр л нэг амьдрахсан. Энэ мөр 20 дугаар зууны шилдэг найрагчийн үгэнд багтсан. Байгаль экологийн бүрэн бүтэн байдал, улс үндэстэн бүрийн өөрсдийнх нь амьдрах хэв маяг, улс төр, эдийн засаг, шашны дарамтгүй байх гэсэн утгатай гэж ойлгож болно. Гинэмтэл хатны нэг сайхан үг байдаг. Би юу эсийг үзэж, юу эсийг эдэлсэн гэх вэ гэж. Таны хувьд тиймэрхүү бодол төрдгөө? Эсвэл үзэж харах байлдан дагуулах өндөрлөг бас үлдсэн болов уу? Ухаардаг, сэхээрдэг, боддог хүмүүс хувиа бодсон учраас нийгмийг гундаагаад байна. Энэ бол ёс суртахууны хямрал. Харин орон зайг, шунал, ашиг сонирхлоо улсынхаас дээгүүр тавьсан этгээдүүд дүүргэж байна. Энэ бол эдийн засгийн асуудал болж байна. Харин ард иргэдийн хувьд төрийн ирээ цэргүй болсон нь ард иргэдийн хяналт оролцоод дутагдсанаас болж байна гэж би боддог.